За өдрийн мэнд төргий. Өнөөдөр бүгдээрээ Project Management Information System буюу төслийн менежментийн мэдээллийн систем гэдэг энэ одоо багаж хэрэглүүр болгож ашиглагддаг Primavera V6, за Microsoft Project гэсэн энэ хамгийн түгээмэл ашиглагддаг. Тэгээ ерөөсөө Project Management-ийг одоо нэвтрүүлсэн мэддэг хүн гэж ярих юм бол давхар энэ хоёр програм хангамжийн айл нэгийг төсөл дээр ингээд ашигладаг хэмжээний тийм одоо өргөн дэлгэр тархацтай хоёр програмыг хооронд нь харьцуулж ярих болно. Тэгээд энэ хоёр хоёулаа л одоо маш олон хэрэглэгчтэй маш удаан жил тасралтгүй ингээд хөгжсөөр явж байгаа. Хоёулаа цаана одоо төслийн менежмент гэдэг тэр суурь онол одоо хэллэг зарчмуудтай бас нэлээд сайн холбогдож өгдөг тийм програм хангамжууд. Гэхдээ баг зэрэг ялгаанууд байгаад идэг. Тэгээд яагаад энэ бичлэгийг хийж өгөх гэхээр манайхаас одоо ингээд сургалт зохион байгуулдаг хүний хувьд хүмүүсийн одоо нэг асуулт нь тэр энэ хоёрын ялгаа нь юу юм бэ? Би юу айлын сурах вэ гэдэг тийм асуултууд ирдэг. Тэгэхээр энэ бичлэгний төгсгөлд за та хэрвээ сурах гэж байгаа бол энэ юм одоо давуу тал сул талууд байж болох юм а гэдэг тийм одоо ерөнхий санааг аваасаа гэж хүсэж байна. За тэгээд мэдээж өөрөө тэрэн дээр дэлгэрүүлж судлаад сонголтоо зөв хийгээсэй гэж хүсэж байна. За тэгээд үндсэн бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн эхлээд миний харьцуулах нэг сэдэв бол энэ хоёр програм хангамжийн хэрэглэгчийн харилцах цонх гэж ярьдаг. За тэгэхээр хэрэглэгчийн харилцах цонх гэдэг маань ерөөсөө л энэ програмыг нээгэл харагдаж байгаа байдлыг хэлж байгаа. За тэгвэл миний хувьд аль програмаас илүү эхэлмээр байна вэ гэхээр Microsoft Project-оос эхэлмээр байна. За яагаад вэ гэхээр Microsoft гэдэг үг сонсохоор Microsoft Excel Word те бидний нөгөө хамгийн өргөн түгээмэл хэрэглэгддэг энэ хэрэглээний үндсэн програмуудтай энэ одоо Microsoft Project програм нь өөрөө маш сайн тийм одоо synchronize гэж ярьдаг, хоорондоо ингээд гоё мэдээлэлээ сайн солилцоод нэгтгэж интеграц хийгдэж өгдөг байгаа. Тэгэхээр яг харилцах цонхон ч гэсэн тэр утгаараа нилээдгүй төстэй Word Excel-тэй төстэй зохион байгуулалтаа мэдээж дотор нь байгаа энэ функцүүд нь өөр байгаа. Гэхдээ л одоо project мөртлөө нэг Excel шиг ч юм уу те нэг иймэрхүү байдалтай ингээд харагдаж байна. За тэгээд мэдээж энэ доторх нарийн ширээ юмнуудыг бол одоо мэдээж яг сурах үедээ хүмүүс цаашаа ухаж түнхээд явах нь илүү зүйтэй байх. За ерөнхийдөө маш товчхондоо ингээд ярил яг хэрэглэгчийн харилцах цонхны хувьд энэ Microsoft Project програм нь Word Excel-тэй төстэй учраас хүн энэ програмыг ойлгож одоо сурч авах тэр сурах процесс нь илүү ингээд гоё хуучин тэр одоо дурсамж ой санамж дээр нь үндэслээд ингээд уялдаад нэлээд одоо тийм үр дүнтэй байх боломж нь нэмэгдэж байгаа юм аа. За тэгээд дараагийн тэгвэл програм хангамж хуваалах Primavera P6 гэдэг энэ програм хангамжийг хэдүүлээ ярьцгаая. За би энэ дээр бол зөвхөн нэг төслийг нээчихсэн байна. Гэхдээ энэний цаана одоо тийм Primavera өөрөө ингээд database дээр суурилдаг учраас энэ доторх датанууд нь бол ингээд нэлээдгүй ингээд гүн гүнзгий цаашаа ингээд хөөж одоо болдог тийм төрлийн програм байгаа. За тэгтээ энэ харилцах цонхын та бүхэн ингээд хараад үзвэл энэ харилцах цонхон дээр бид нар маш энгийн, маш цөөхөн түрүүний одоо Microsoft Project-тай харьцуулахад нэлээдгүй цөөхөн ийм сонголтуудтай байгааг харж болно. Тэгээд энэ нөгөө toolbar гэж ярьдаг те одоо багаж хэрэглүүрүүдийн энэ toolbar босоо хэвтэй toolbar-ууд нь юуг илэрхийлж байна гэхээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг энэ командуудыг энд ингээд жагсаагаад харуулчихсан байна. Мэдээж энийг customize хийж болно. Өөрийнхоороо те тохируулж болно. Project ч гэсэн ялгаагүй бас тэгж болдог. За тэгээд энэ дээрээс ингээд харж байгаачлан энэ одоо файл гэдэг лөө би дарахаар файл гэдэг ийм project чиг түрүү нөгөө project маань жишээлбэл би task гэдэг хамгийн ихний менюг дарахад taskтай холбоотой ийм одоо те group командууд ингээд задраад энэ task дотор яг юу байгаа юм бэ гэдэг нь ингэж задарч харагдаж байгаа бол за нөгөө талд Primavera V6 програм дээр түрүүнд дурдсанчлан файлыг дарахад доошоо түрүүнийх шиг ингээд шин бүлэг ингээд тэр аяараа ингээд задарч тархаж харагдахгүйгээр зөвхөн энүүхөө энд нь ингээд нэг цонх нэгдэх байдлаар ингээд сонголтууд харагдаж байна те. За тэгэхээр нэг ийм ялгаа байна. Тэгээд одоо энэ нэршлүүд нь бол бас project програмаас өөр байгааг харж байна. Ерөнхийдөө нөгөө инженерингийн програм дээр ажилладаг инженеринг одоо сэтгэлгээтэй инженерчлэлийн одоо тийм сэтгэлгээтэй хүмүүс бол энэ одоо тийм ямиг ойлгоход нэлээд төхөн байх гэж бодож байна. За нөгөө талдаа
Хэрвээ одоо өдөр тутмын програм нь Word, Excel за тэрэндээ илүү дассан бол энэ одоо концепт энэ одоо яг одоо зохион байгуулалтад ингээд танил болж хурдан үр бүтээлтэй одоо энэ тэндээс нь өөрийнхөө хүссэн командыг олдог болохын тулд бас одоо нэлээдгүй хугацааг зарцуулсны дараа энийг бол ингээд гартаа оруулах боломжтой гэж одоо миний хувьд бол үзэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ маань одоо ерөнхийдөө Word, Excel хүний хэрэглээнд ойр тэр програмуудаас нэлээд өөр гэж хэлж болох зохион байгуулалттай учраас иймэрхүү харагдаж байна. Та намайгийн төлөвлөгөө шиг урагшлахгүй байна уу? Байдаг л асуудал. Гэхдээ Microsoft Project програмын агсан шатны төвшингийн сургалтанд энийг байх боломжгүй хүртэл нь задлж шинжлэх болно. Critical Pad Bird зэрэг аргачлалуудыг ашиглаж Microsoft Project 365 болон SharePoint-тай энэ төлөвлөгөөгөө холбох. Дахиад багш суралцагчийн шууд харилцаа бүхий лайв хичээлүүд, видео зааварчилгаанууд, өөрийн төслийн бодит жишээн дээр эдгээрийг туршиж үзэх боломжийг энэ сургалт өгнө. Мэдээж энэ бүгдийг төрүүлж сурах тусам даваа тал ихтэй. Teamwork зэг минь вебсайтаар зочлоод үзээрэй, дараа уулзъя. За дараагийн миний харьцуулж ярмаар байгаа нэг одоо WBS гэдэг энэ project management-д ерөн хамгийн чухал төслийг ерөн одоо зохион байгуулалтанд оруулаад удирдах болохуйц болгоод ингээд ажлын багцууд үүсгээд нэлээд одоо тийм одоо эмх зэгцтэйгээр удирдахад ингээд ашигладаг энэ WBS буюу work breakdown structure гэдэг энэ ойлголт байна. Тэгэхээр хэдүүлээ энийг яаж энэ project program дээр хийж болж гинэ гэдгийг арай. За project program руу би ороод одоо энэ бол яг нэг жишээ сургалтанд зориулж авч явдаг нэг жишээ харагдаж байна. Тэгээд энэ дээрээс би ингээд харуул WBS гэдэг маань ерөн ажлын бүлгүүдийг хэлж болно, үе шатуудыг хэлж болно. Ерөнхийдөө тэр тухайн төслийн онцлогоос шалтгаалаад WBS-ийг хэрхэн үүсэх вэ гэдэг одоо сонголтыг бол тухайн төслийн баг менежер хийгээд явдаг байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд харуул одоо төслийн санаа гэдэг дээр ингээд би задлаа, дарлаа, дотор нь ямар ажилбарууд байгаа юм бэ гэдг нь харагдаж болно. За энэ бол нэлээд одоо тийм томсгосон төлөвлөгөө учраас энэ дээр нэлээд одоо урт хугацаатай юм ажлууд харагдаж байна. Тэгэхээр энэ газрын зөвшөөрөл гэдгийг дотор нь дахиад ч ингээд задлаад ажилбар болгож болно гэсэн. Тэгэхээр project program дээр энэ WBS буюу ажлыг ингэж бүлэглэж, жижиглэж одоо удирдах болох хэмжээнд задлах нь бол ерөөсөө indent oftent гэдэг ийм хоёр програм хангамжаар хоёр командаар хийгддэг байгаа. За тэгэхээр нөгөө талдаа Primavera P6 дээр яадаг вэ гэхээр Primavera P6 дээр WBS гэдэг ийм одоо тусдаа ийм одоо цонх байдаг. Тэгэхээр эхлээд одоо тухайн төслийг үүсгэчээд тухайн төслийн дотор яг ямар элементүүд байгаа юм бэ? Ямар work breakdown structure буюу ажлын бүтцүүд байгаа юм бэ гэдгийг ингээд томьёолж өгөөд тэрэндээ дотор нь дахиад нэг давхарга буюу дахиад нэг цонх нээж агаад одоо сонгиноор бол илүү цаашаа гүн давхаргана гэсэн үг. За тэгээд энэ давхарга дотроо одоо WBS-ийн тэр ажилбаруудыг ингээд үүсгэж явдаг тийм онцлогтой байгаа. За тэгээд энэ бол дахиад нэг сургалтын жишээ учраас одоо жишээ маань адилхан байна. Төслийн концепт хэсэг дээр зүү зургийн бие даалгавар төсөл хэрэгжүүлэх загвар гэсэн байна. За эдгээр нь бол одоо энэ дээр бол ажилбарын төвшөнд харагдаж байгаа бол WBS нь юу юм бэ гэхээр төслийн концепт гэдэг нь WBS-ийн нэг элемент байна гэдэг ингээ харагдаж байна. Тэгэхээр ажлуудыг бүлгэлэх гэдэг энэ одоо үзүүлэлтийн хувьд бол Primavera P6 програм дээр ийм тусдаа нэг давхаргыг ингээ салгаад нэг тийм шүүлтүрч юм шиг байдлаар ингээд хооронд нь салгаж өгсөн байдаг нь зохион байгуулалтын хувьд маш ингээд ер нь одоо миний хувьд харж байхад зохион байгуулалтын хувьд нэлээд тийм зэгцтэй болгоод өгчөж байгаа. Дээрээс нь WBS ингээд хүмүүсхийн тулд нэлээд сайн бодож бас тэрийг хийн буцаагаад энэ одоо activities дотроо бас ажиллаж байхдаа нөгөө WBS-ээ засаад явцдаг байгаа. Тэгэхээр нэг тиймэрхүү одоо ялгаа байна. Тэгэхээр хэрвээ би Primavera P6 програм дээр WBS үүсгэх гэвэл тусдаа ийм одоо цонх нээж байгаад үүсгдэг бол project програм дээр үүсгэхдээ ерөөсөө ямар нэгэн цонх шаардлагагүйгээр гарын үзүүрээр indent oftent гэдэг хоёр одоо командыг ээлжилж хэрэглээд энэ багцуудыг үүсгэж болох нэ. Нэг юм нь одоо шүүж харахын тулд би WBS-ээс шүүж харахын тулд яах вэ гэхээр энэ тодорхой хэмжээнд бас шүүх боломж нь project програм дээр байдаг бол Primavera P6 програм хангамж дээр бол ерөөсөө миний яг WBS-үүд аль юм бэ гэдгийг нэгхэн одоо цонхлоо шилжээл бүгдийг ингээд харах боломжтой байдгаараа бас нэлийн зэгцтэй санагдаж өгсөн. За дараагийн нэг харьцуулах үзүүлэлт маань энэ одоо мэргэжлийн одоо програм хангамж учраас цагийн хуваарийг тооцоолохдоо бид нар sequencing буюу одоо дараалалд оруулж өгдөг. Тэгэхээр дараалалд оруулж
өгөх тэр арга нь аль програм хангамжууд дээр ямар байна вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За жишээлбэл энэ дээр төслийн санаагаа би дахиад задлаад дотор нь байгаа ажлуудын одоо дарааллыг харуул. Энэ predecessors гэдэг юм баг нь байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ төслийн менежментэд өмнөх ажлын үеийн дараах ажлын үеийн хоорондоо ямар хамаарлаар холбогдох юм бэ гэдгийг бол ингээд бас үүсгэж өгч чадвал тэр төсөл өөрөө тэгээ нэг нэгнээсээ харилцан хамааралтай юм жижиг ажилбарууд нь буцаагаад ингээд нэг том зорилгын доор ингээд хоорондоо уялдаад нэгдэж өгөөд тэр нь тэр төслийн сүлжээг үүсгээд системийг үүсгээд тэр систем дотроос хамгийн одоо чухал критик ажлууд нь юу юм, хоцроож болохгүй ажлууд нь юу юм, за хоцроож болох нөөц хугацаатай ажлууд нь юу юм бэ гэдгийг бол энэ сүлжээгээр бол ингэж тооцож явдаг. За тэгэхээр энэ хоёр програм хангамжийн хувьд бол аль утгууд нь ингэж байж идэг байгаа. За Primavera P6 програм дээр бас энэ одоо predecessors гэдэг баг нь бол энд байна. За яг багны байрлал бол ерөнхийдөө одоо иш тийшээ гүйлгчж болдог учраас энэ дээр одоо ажиллаж явах явцад наашаа цаашаа оруулсан ганц хоёр асуудал байна. Гэхдээ зарчим нь бол адилхан. Нэг ялгаа нь энэ predecessors баган дээр би P6 програм дээр ингээд дарвал ийм харилцах цонх үүсгээд ингээд одоо явж байна те. За энэ хаана юу байна гэдэг нь бол харагдаж байна. За тэгээд project програм дээр бас predecessors-ийг ингээд харуул юугээр нь яаж нэг гэхээр бас ийм цонх нэгдээд тэр task ID гэдэг юмар хоорондоо холбогдож өгч болж байна. Тэгэхээр аль нь бол ийм боломжууд одоо байна. Гэхдээ одоо цаашаа гүнзгийрэх тусам энэ хоёрын ялгаа нь одоо яг юу байна? Одоо яг уялдаа холбоог өгөхдөө ямар дүрмээр одоо P6 програм хангамж нь явж байна. Microsoft Project програм нь ямар дүрмийг баримталж байна. Тэгээд буцаагаад энэ комплекс сүлжээ үүсгэчихээр тэрийг шалгах боломж нь бас аль нь илүү юм бэ гэдэг юмнууд одоо цаашаа гүнзгийрэх тусам хүнд бол тулгардаг. Тэгэхээр энд бол бид нар анхан шатны юм ярьж байгаа учраас ерөнхийдөө нэг ялгаа нь юм байна гэж ярьчих. Хэрвээ ингээд гүнзгий шатандаа ингээд сүлжээгээ үүсгээд тэрийгэ шалгаад алдаагаа илрүүлээд ингээд анализ хийгээд явъя гэвэл Primavera P6 програм хангамж өөрөө нэлээдгүй юм давуу талтай байдаг. За энэ төслүүд дээр гараад байгаа уялдаа холбоогүй байдал ажлын одоо дахин давтагдж байгаа тэр алдаануудыг хэрхэн багасгах вэ? Тэрнээс үүдэлтэй хамгийн гол нь баг дээр ирж байгаа, менежерүүд дээр ирж байгаа, ажилтнууд дээр ирж байгаа тэр ажлын ачаалал, стрессийг одоо яаж байхгүй болох вэ? Ядаж яаж багасгах вэ гэдэг тийм асуудлууд одоо баг болгон тулгардаг. Ямар ч асуудалгүй төсөл гэж байдгүй. Тэгтээ цаана нь тэр асуудлыг шийдэх шийдлүүд нь хаа нэгтээ одоо стандарт аргачлал болоод хэрэгжигдсэн байж идэг. Зарим стандартыг шууд аваад өөр дээрээ хэрэгжүүлэх гэхээр одоо цогцоор нэг л одоо хэрэгжүүлэх тийм цаг зав, хүн хүч, боловсон хүч нь дутагдаад идэг. Харин нөгөө талд зарим оновчтой хэсгийг авч хэрэгжүүлэх хэрэг аль хэсгийг авал зүгээр юм болоо, манад яг аль нь тохирох юм болоо гэж эргэлздэг. За тэгэхээр яг энэ тохиолдолд манай онлайн сургалт зөвлөг үйлчилгээ зэргийг Teamwork Segment сайт болон дэвшилтэт аргачлалууд хуудсан дээрээс мэдээлэл аваад сонирхоод үзээрэй. За тэгээд энэ бичлэг маань нийлээдгүй урт болох гэж байгаа учраас энэ хүргээд дуусгая. Тэгээд манайх Microsoft Project болон Primavera P6 гэсэн хоёр програм хангамжуудын аль альных нь анхан болон дунд шатны сургалтыг зохион байгуулж байгаа. Microsoft Project програмын гүнзгий төвшний сургалтыг одоо 9 сарын 2-ноос эхэл зохион байгуулж эхлэх гэж байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн цаашаа илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл манай сургалтыг бас сонирхож болно. Илүү практиктай, илүү жишээтэй тэрэн дээр ярьдаг. Тэгээд нэлээдгүй дэлгэрэнгүй тайлбарладаг тийм сургалт байдаг байгаа. За тэгээд дараа уулзтлаа баяртай.